Үнэн ба зөв цаг. Сайн бацгаана үзэгчдээ та бүхэндээ орой минь төргий. Үнэн ба зөв намын үнэн ба зөв цаг Үнэн ба яг зөв одоо цаг хүрч байна. Ингээд энэхүү нэвтрүүлгийг надтай хамтдаа хөтлөхөөр үнэн ба зөв намын дарга Отгонбаатар хүрэлцэн байна. За орой минь төргий. За миний хажуудаас энэ нэвтрүүлгийг хамтран хөтлөхөөр үнэн ба зөв намын дарга ерөнхий нэрийн бичгийн дарга Батгын шиг маань хүрэлцэн ирсэн байна. За үүтээр өчигдөр анхныхаа дугаарыг явуулсан өнөөдөр 2 дахь дугаараа явуулах гэж байна. За сайхан сэтгэлдээ коронавирусын алс ирээдүгөө бодсон түмэн олон маань бол өчигдөр бас тасралтгүй залглаа. Өнөөдөр бас тэр хүмүүстэйгээ ярьлаа, санаа бодлын солилцлоо. За Говьалтай аймгаас холбогдсон нэг эрхэм хүнтэй би бас өнөөдөр ярьж байгаад эргээд ярий гэж хэлээд уцсныхын дугаарыг эргэж олж чадах юм байгаад ярьж чадахгүй байсан. Тийм учраас энэ нэвтрүүлгийг яг энэ цагт үзэж байгаа бол тэр эрхэм сайхан түмэн баяргээ залуу эргээд холбогдохыг хүсэж байна. Би бас сум минь хэлээд яах вэ? За үнэн ба зөв нам. Энэ нэвтрүүлгийг бол Монголын ард түмний зовсон, итгэл найдвар алдсан энэ цаг үед Монголын ард түмний итгэл найдвар болж үнэн ба зөв нам бол гарч ирж байгаа. Ажилд орж шударгаар төрийн албанд шударгаар орж чадахгүй байгаа залуугийн итгэл найдвар болж байгаа. Өнөөдөр малынхаа түүхийн эдийг үнэтэй өгч чадахгүй байгаа малчдынхаа итгэл найдвар болж гарч ирж байгаа. Ууд ургахаас олж байгаа төр засагт орж ирж байгаа мөнгийг ард түмэндээ тэгшхэн ууж авч чадахгүй байгаа. Энэ цаг үед тэрийг шудраг хуваарлахын төлөө итгэл найдвар болж үнэн ба зөв нам гарч ирж байгаа гэдгийг бас хэлэхэд сайхан байна. Тэгэхээр өнөөдөр мэдээж мянган хүүхдүүд цэцэрлэгт явж чадахгүй байгаа мэдээж те. Тэр олон мянган хүүхдүүд цэцэрлэгт явахын төлөө бас явуулахын төлөө энэ нам гарч үүсгэн байгуулагдсан гэдгийг хэлэхэд таатай байна. За Монголын ард түмнийхээ ерөөсөө шийдэх гэж хүсэж байгаа санаа бодлыг өөрчлөе, сайхан цаг үеийг ирүүлэе гэж бодож байгаа тэр санаа бодлыг биелүүлэхийн төлөө өнөөдөр залуучууд бид нар улс төрийн нам байгуулагдаж явж байгаа. За ингээд өнөөдрийн үнэн ба зөв цаг нэвтрүүлгээр өнөөдөр хамгийн мөрөө хөтөлбөрийнхөө нэг хэсгээс ярих гэж байгаа. Гэхдээ бүтэн ярьж чадахгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэ сэдэв бол боловсролын чиглэлээр өнөөдөр ярилцъя гэж. За нэвтрүүлгийн дараа бол холбогдох утасны дугаар гарч байгаа. За энэ дугаараар манай төмөн олон минь холбогдоод холбоо бариад өнөөдөр ярьж болно, боловсролын салбарын талаар өнөөдөр ярилцсанаа. За ингээд манай намын үзэл баримтал за барьж байгаа зүйлээс боловсрол гэдэг зүйлийг өнөөдөр яг юу гэж үзэж байгаа юм бэ гэдгийг та бүхэндээ хэлье. За боловсрол гэдгийг бол бид нар мэдлэг, чадвар, хүмүүжил, ёс зүй, хариуцлага, өв соёл гэдэг дээр авч үзэж байгаа. За жишээ Харвардын их сургуулийг төгсөөд ирсэн залуу бол боловсролтой залуу мөн үү? Боловсролтой хүн гэхээс илүү мэдлэгтэй хүн байхгүй юу? Харвардын сургуулийг төгсөөд ирнэ гэдэг бол мэдлэгтэй болж байгаа. Тэгсэн чинь төгсч ирчээд эхнэр хүүхдэн зодоо салж байвал тэр залуу боловсролтой гэж хэлэх юм уу? Үгүй. Энэ залуу мэдлэг эзэмшиж ирж. Тэгвэл магадгүй гадны 5 хэлээр ярьж байна. Нөгөө зундаг байна. Тэ зөвөр өөр залууч үзсэн. Гадны 5 хэлээр ярьж байна. Энэ залуу боловсролтой хүн биш ээ. Энэ чинь чадвартай болж ирж байгаа. Чадвартай болж байгаа. Тэгвэл боловсрол гэдгийг манай нам юу гэж тодорхойлсон гэхээр мэдлэгээр нэмдэг чадвар, нэмдэг хүмүүжил, ёс зүй, хариуцлага, өв соёл гэж үзэж байгаа. Ийм юмны зохицыг өнөөдөр эзэмшсэн хүнийг боловсролтой гэж байна. Довчхондоо хэлэх юм бол таны мэдэж сурсан, таны өнөөдөр энэ нийгэмд амьдарч байгаа зүйл бусдад гай болохгүй, бусдад тус үзүүлж явдаг хүнийг боловсролтой хүн гэж хэлж байгаа байхгүй. Өнөөдөр мянган боловсролтой байгаад нөгөө нацагт орж ирэх гой шүлэг өгдөг штэ. Хээрийн галуу нисэн хүрхүүл газраас хүний хүү эрдэм хүртэлж ирнэ гэж. Өнөөдөр хээрийн галуу нисэн хүрэх газраас хүний хүү хулгай хийх арга сурж ирээд байна. Тэгээд тэр хулгайчдыг өнөөдөр бид нар мэдлэгтэй хүмүүс юм а гэж орой дөрөв залах юм бол Монгол улс маань өнөөдөр сүрхүүгүй юу гэдэг төвшөнд өнөөдөр очих гээд яг боловсролтой хүн гэж андуураад байна л да. Мэдлэгтэй хүн боловсролтой хүн гэж андуураад. Тийм учраас өнөөдөр тэр нөхдүүд гарын үсгээр баяжж जैन тэр нөхдүүд Харвардыг сургуулч юм эсвэл Америк төгссөн, гадаад төгссөн гэдэг нэрийдлээр ард иргэдийн тархийг угааж тухуурч мэхэлж гэнэ гэсэн үг. Энэ бол зөвхөн боловсрол биш мэдлэгээ чадвараа буруу ашиглаж байгаа нөхдүүдийг хэлээд байгаа юм л. Тийм. Маш энгийнчтэд хэлэх юм бол за бид нар багада дайсны тал, манай тал гэд ямар ч канаг үзсэн тэгдэг. Дайсны талынх муу юм мэддэг. Манай талынх чадвар муутай ч гэсэн сайн мэдлээ яваад байдаг. Гэтэл бид нэр тэгдэг шүү дээ. Дайсны талынхыг юм чадаад харна. Гэхдээ дайсны талынхыг чадвартай улсууд байх юм аа гэж шийдэж хэлдэггүй. Тэднийг муу юм хийхээр нь ерөөсөө муу хүн гэж үздэг.
тэдний чадварын тухай бид ярьдаггүй. Тэгвэл өнөөдөр эзэмшин тэр мэдлэг чадвар чи эх орондоо ацраад гай болоод магадгүй уул уургаан зэглээр сурж ирчээд хятадтай нийлээд эх орноо авахд өнгөсөж байх юм бол тэр хүний мэдлэгтэй хүн гэж хэлэхгүй. Тэр хүний чи урагш гэдэг юм аа. Өнөөдөр магадгүй өрх гэрээ амьдралаа зөв аваа явж байгаа, улс орондоо зөв үрдэн өдөө үзүүлээ явж байгаа малчин Монгол залуу. Өнөөдөр Улаанбаатар хотын гэр хороолд амьдарч байгаа өрх гэрээ өнөөдөр авч явж байгаа хүүхдээ элэг бүтэн өсгөө явж байгаа энэ залууд бол хамгийн том боловсралтай маа. Гэтэл яг энийг өнөөдөр манай боловсролын систем боловсрол гэдгийг зохицоор нь харахгүй өнөөдөр 10 жил бүх шатны боловсролт бол ерөөсөн мэдлэг чадвар хоёрыг л олгож гэлж байна. Хүмүүжил гэдэг юм таг мартлаа. Ёс зүй гэдэг юм таг мартлаа. Хариуцлага гэдэг юм таг мартлаа. Өвс өдөө мартлаа. Энэ асуудлыг өнөөдөр Үнэн бат зөв намын мөрийн хөтөлбөр дээрээс бол бид нэр хөндөж гаргаж ирж байгаа маа. Жишээ нь хариуцлага гэдгийг яагаад оруулж ирсэн бэ? Харвардын сургуулийг төгссөн залуутай 5 цаг дуулцнаа гэж цаг тохирч байгаа. Тэгсэн чинь нөгөө нөхөр чинь би амьдсангүй гэж 6 цагт яваад ирвэл энэ нөхрийг би боловсралтай хүн гэж хэлэх юм уу? Өнөөдөр Монголын залуучууд яг товсон цагтаа ирдэг соёлтой болж эхлэе. Өчигдөр бид нэр замаар зүг гараа гэсэн. Өнөөдөр бидний өрөөлж байгаа зүйл өнөөдөр хэн нэгэнтэй та цаг сохирсон бол яг тэр цагтаа ирдэг болоё. Тэр нь замын төгсрөлд орсон байна уу, юу байна уу тэр шалтгаан биш. Зүгээр л нөгөө хүнээ хүндэлдэг бол замын төгсрөлийг тооцох хэрэгтэй шүү дээ. Би өнөөдөр 6 цагт очин зам төгсрүүл би тэгнэ, тийм учраас эрд гараа гэдэг. Энэ чинь соёл байхгүй юу? Энэ чинь боловсрал байхгүй юу? Тэгэхээр Монгол хүндлэг эндээс бид нар өөрсдийгөө өөрчлөе гэдэг зүйлийг хэлж байгаа. Дээрээс нь Монгол хүний эзэмшиж байгаа тэр боловсрал нь өв соёлоо мэддэг байя. Ядаж Монгол хүчийг мэддэг бай. Ядаж түүхээ мэддэг байя. Ядаж эх орон зүтэлтэй болгоё. Тийм эх орон зүтэлтэй бусдыг гэсэн бусдыг хайрлах хүмүүжлтэй хүнийг л бид зохицоор нь боловсралтай хүн юм аа гэж өнөөдөр хэлдэг болоё. Ингэжээж бид нар дүгнэе гэдэг энэ зүйлийг оруулж ирж үнэн бат зөв нам бодлогын шатнд гараад ирэх юм бол бид нар гараад ирэх намынхаа мөрийн хөтөлбөрт бид бол ерөөсөө боловсролын системийг эндээс нь анхаарай гэж байгаа. За одоо ингээд хоёулаа боловсролын системийн эхийн хэмжлэгээс төрхөөс өсвөлээд насан туршийн боловсролын талаар өнөөдөр хоёулаа ярилцаад явна. За мэдээлэлтэй холбоотой утас мэдээллийн дор хөвж байгаа. За шууд утас руу хүмүүс холбогдно. За яг үнэн. За уцаар Баян-Онгорын аймгийн Досон зөнгөсмөөс багш нарын ажил хаялтгсан асуудлыг хөндөж байна. За нэг юм хэлье. Багш нартай үнэхээр баярлалаа. Монголын багш нарт өнөөдөр баярлалаа гэж хэлэх цаг болж байна. Баярлалаа. Дээрээс нь баяр хүргэе. Тий. 30 жилийн баг цалинтайгаар зөвхөн багш гэдэг агуу мэргэжлийн ёс зүйн өнөөдөр захирагдаж хүний хүүхдэд эрдэм заасан энэ багш нартаа баярлалаа гэж хэлэх. Хорны төлөө чин сэтгэл зориулсан бүх багш нартаа баярлалаа. Дайны задуудууд жинхэнэ фронтын улаан шугам дээр зогслоо. Одоо энэ улсуудын тэр тооцож гаргасан сая 600 мянган төгрөгийн цалин гэдэг нь үнэхээр бодиттой цалин гэж тооцоо. Яг манай нам мөрийн хөтөлбөрөөр бичиж байхад бид нар багш нарын асуудлыг хөндөөг байхад нэг зүйлийг гаргаж авч ирсэн. Төрийн албан хаагчдын болон шинжлэх ухааны ажилчдын цалин 2 дахин нэмье гэж. Багш нарын цалин тэхийн бол сая 600 мянган төгрөгийг гэдэг бол хамгийн зөв тоо. Өнөөдөр багш нар маань нэг зүйлийг өнөөдөр багш биш хүн болгон багштай. Эдгэрч багштай. Өнөөдөр маш бага цалин авж байгаад биднэрт эрдэм заасан Монголынхаа мянган багш нартаа маш их баярлалаа. Би одоо бүр комментлээд хэлье. Өнөөдөр Өвөр хангай аймгийн Баяндар сумын ерөнхий боловсролын сургуулийн 10 жилийн багш нарт маш их баярлалаа. Намайг тийм бага цалин аванга бидэнд эрдэм заах гэж бүх цаг цаван зориулж ирсэн багш нартаа маш их баярлалаа. Одоо та нарын тэмцэх цаг мөрөөсөн мөн гэдгийг хэлье. Одоо хүн болгон багштай байсан бол багштай урам өг. Та цалингийнхаа төлөө тэмцээрэй. Битээ бууж өгрөө. Та бол үнэхээр улс орныхоо ирээдүйг харж байгаа. Боловсролын салбарын багшийн цалин нэмжээж өнөөдөр боловсролын салбараа Монголд үүсэж байгаа олон асуудлыг өнөөдөр шийдэх юм аа. Тийм ээ? Тийм. Тэгээ яг ингэж бодохоор нэг зүйл ажиглагдаж байгаа. Одоо нэмэхгүй л гэж явах шиг байна. Зарим нь одоо ийм одоо нэмэх төсөв мөнгө төр байхгүй тухай ярьж байгаа. Өнөөдөр Монголын эдийн засгийн хувьд ч гэдэг юм уу Монголын төсөв санхүүгийн багш нарын цалин 2 дахин нэмэх боломж болцоо байгаа юу гэвэл энэ бол байгаа. Тийм учраас эдгээр нэмэхгүй гэдэг шантаж хэрэгжилж байгаа нь бас л нэг улс төрийн зорилготой гэж хараад байна л тий. За нэг үзэгч маань холбогдоод бол хэлсэн байна. Та хоёр өөрсдөө ахаа танилцуулаач гэж. За миний гартаад энэ сууж байгаа залуу бол Хөвсгөл аймгийн хараад Үнэн бат зөв намын ерөнхий нэрийн бичгийн дараагаар ажиллаж байгаа залуу байна. Бат шиг. За миний бие бол за миний хажуудалд сууж байгаа энэ залуу бол Үнэн бат зөв намын
Үүсгэн байгуулагч намын дарга Отгон Баатар гэдэг хүн байна гэдэг. Тэгэхээр үнэн ба зөв цаг нэртэй нэвтрүүлгийг бас хүргээд 2 өдрөө үргэлжилж байна. За миний мэдлэг гэвэл мэдлэг бол хөдөө аж ахуйн сургуулийг 2011 он төгссөн. Инженер багш мэргэжлэр төгссөн. Төгсгүүдээ хөдөө сургуультай урилгаар ажиллаж оюутны хөгжлийн албаны дарга хүртэл албан тушаалын ажлыг хийж хагаад өнөөдөр улс оронд маань болохгүй, найс нөхөд маань өнөөдөр шударгаар ажилд орчлохгүй байна. Ард түмний зовлон жаргал бүгдийг өнөөдөр нүдээр хараад төвчж чадаагүй учраас өнөөдөр шүүмжлээс суудаг хэн нэг нь биш. Би өөрөө шалтгаалах бүгдийг хийе гэж бодоод улс төрийн энэ орон зайлуу өнөөдөр орсон тийм залуу байна гэдгийг бас хэлье. За батг шиг маань бас төгссөн сургуулийн танилцуулаа явчих. За тэгвэл яг би бол төрийн өмч Улаанбаатар их сургуулийг төгссөн Хянуулдурт байрлал. За тэр сургуулийг улс төр судлаач нийгмийн ухааны багш мэргэжлээр төгссөн. Тэгээд маш олон багш нараас бас тэр тухайн үед одоо мэдлэг чадвар эзэмшээ явж байхдаа багшлын цалин ямар бага юм бэ? Эдгээр амьдралаа яаж болгодгийг болоо гэсэн асуултад тулгарч ирсэн. Өнөөдөр яг энэ нөхцөл байдал үүсээд багш нар ингээд ажил хаяад өөрсдийнхөө цалингийн төлөө, өөрсдийнхөө ирээдүйн төлөө, өөрсдийнхөө ахуй амьдралын төлөө тэмцэж байгаа бол багш нартаа дахин баяр хүргье. За Твиттерт Маягийн зэрэгч маань үнэн ба зөв ярьж байна гэдэг ийм зүйлийг бид хоёрын зургийг дараад жиргсэн байна. За яг энэтэй холбоотой бол маш олон сайхан эх орно гэсэн сэтгэлтэй улсууд бол нэр одоо үгээр хэлшгүй олон байна. Тэр сайхан хүмүүс цөмөрөө нэгдэл гэж байна. Энэ бүх улсууд цөмөрөө нэгдээд Монголын зөв болгоё гэдэг энэ аянд цөмөр оролцъё. Үнэн ба зөв нам дээр нэгдээ эх орноо сайхан болгоё гэдэг энэ үрэлгийг гаргаж ирж байгаа. Агад хэлэхэд үнэн ба зөв нам бол Монголын ард түмний цөхөр дундаас гарч эцэг найдар болж явна. Яг тэр 30 жилийн хугацаанд энэ хоёр том намыг ямар хөө ажилласныг нь Монголын ард түмэл дүнгээд тавьсан. Илжиг мөн мор юм уу гэдгийг нь уралдуур зүзээ мэдчихсэн. Одоо болиё гэж байгаа. Тэр энэ хоёр намыг муулах юм байхгүй. Одоо бол ингээд энэ хоёр одоо бидэнд шинэ гэрэл гэгээ хэрэгтэй. Тэр гэрэлгийг нь ард түмээ хурдгүй нэгэлдэггүй. Одоо дарга явж байгаа хүмүүс нь би дарга юмаа гэдэг өөрийгөө нэг за ингээд зүчээс ухаантай царайлаад байдаггүй. Хамгийн гол нь түүчэл байх ёстой л гэж бодож байгаа. Хамтдаа түүжүүлж явах ёстой тийм. Ерөнхийдөө бол монголчууд 30 жилийн хугацаанд энэ хоёр намаар өдөртүүлээд дүнгээ тавьсан тухай ярьж байна шүү дээ тийм. Гэтэл бид нар ил тод байдлын тухай асуудлыг л иргэд маш их хүсэж байгаа. Яг ил тод байгаа чи энэ төрийн үйл ажиллагаа бүгд одоо ил тод явагдаач тий. Одоо жишээлбэл тендерч гэдэг юм уу бүх үйл ажиллагааны цэцэрлэг сургалт хүүхдүүдэд оруулахаас ахуулаад ер нь ахуй амьдралд тохиолдож байгаа. Тэгээд одоо төрийн албатай холбоотой бүх асуудлууд нь ил тод байгаа ч гэдгийг байнга тавьдаг. Гэтэл ил тод байхгүй явсаар байгаа нь ерөнхийдөө бол монголчуудыг цөхрөл хүргэсэн гэж ойлгож байгаа. Тэгвэл тэр цөхрөлийн дундаас тэр цөхрлийг бас нэг ихтгэл найдвар болгож байгаа бол үнэн ба зөв юм аа л гэж хараад байгаа шүү тий. За боловсролын салбарлага үед иргэд орой. За одоо жишээ нь хүүхдэд олгож байгаа боловсрол. За боловсрол дээр бол одоо багшийн цалин гэдэг юмыг бид нэр өнөөдөр ярьж байгаа. Би яагаад нэг талдаа багшийн цалин гэдэг зүйл өнөөдөр багш нар хүүхдийг хүмүүжүүлэх, сургууль хүмүүжүүлэгч гэж өнөөдөр үздэг. Сургууль хүмүүжүүлэгч гэж. Бусдаар мэдлэг болгох гэж гэдэг үү? Чадвар болгох гэж гэдэг үү? Сургууль хүмүүжүүлэгч гэж. Нөгөө хүнийг хүмүүжүүлэх нь. Одоо би нэг зүйлийг ингээд үлгэр мэд домог мэд зүйлийг эргээ цөмрөд дурсаа яриа. Бидний баг байхад нэг үлгэр гардаг байсан. Ярьдаг. Тэр нь ямар үлгэр байсан гэхээр нэгэн эрдэмтэй лам дээр, нэгэн эрдэмтэй хүн дээр баяны хүү ядуугийн хүү хоёр эрдэм залхаар очижээ. За очисон чинь нөгөө эрдэмтэй хүн тэр хоёроос асуусан. Энэ илүү гэрийг дүүргэж чадах хүнд нь би эрдэм заяа гэж хэлсэн. Тэгээд баяны хүү юу бодсон гэхлээр энэ илүү гэрийг дүүргэх юм бол эд баялаг юм байна гэдээ эд баялагаар тэр илүү гэрийг дүүргэсэн. Ядуугийн хүү одоо бодож байгаа тэр гэрийг хүүтэн байсан. Тэм учраас аргал түүгээд галт хүлсэн. Харин лам тэр мэдлэгтэй эрдэм номтой хүн бол ирээд ядуугийн хүүтэн эрдэм заачээ гэж. Яасан? Нөгөө хүний зөв хандлага дээр эрдэм нэмж өгсөн. Зөв хандлага дээр мэдлэг нэмж өгсөн. Зөв хандлага дээр чадвар нэмж өгсөн. Тэгвэл цэцэрлэгийн хүүхд нөгөө хэлээд бид нар хандлага дээр хангалттай болгож эхлэх хэрэгтэй. За эндээс одоо хүүхдийг хүмүүжүүлэх арга гэдэг юм лөө бид орж. За одоо 2009 онд та нар Google дээр одоо манай интернет хэрэглэгч ихэнх хүмүүс интернет хэрэглэж байна. Интернет дээр Google дээр хүүхдийн тоглоом хортой гэдэг зүйлийг бичээд хай. Тэгэнгүүт хүүхдийн тоглоом одоо хятадаас орж ирж байгаа хүүхдийн тоглоомноос нь штэ. Хар туглаг натрий гэсэн хорт үдс илэрч байна гэж байна. Энийг бүр лаборатори тогтооцсон. Тэгээ 3 наснаас доош хүүхэд альва юмыг амаараа ингэж мэдэрдэг. Шүлсээрээ. Тэгээ нөгөө ингэ шүлс
зайлгаад нөгөө хар туулга наатрыг ингээд зайлахлаар тэр нь ямар юм үүсгэдэг гэхээр хор тавдраа үүсгэж байдаг. Гэтэл хятадаас орж ирж байгаа хүүхдийн тоглоом дээр өнөөдөр Монгол төр ямар ч хяналтгүй ажиллаж байна. Харин хөдөөнөөс нэг малчин 22-ын төвчгөр хоноо оруулж ирээ зараа гэх юм бол чанарын шинжилгээний бичиг нэгж чадчихжээ. Хятадаас орж ирж байгаа хүүхдийн тоглоом чанарын шинжилгээний бичиг байхгүй наа. Өнөөдөр Made in China гэдэг дээр өнөөдөр Монголын хэл гайлын чанарын шинжилгээний тамга өнөөдөр дарагдчихж хүүхдийн тоглоом Монгол руу орж ирэх хэрэгтэй болж байгаа. За эндээс дараагийн юм явж байгаа. За дараагийн бид багадаа ямар тоглоомор тоглодог байсан бэ гэж. Монгол хүүхдүүд багадаа шагаагаар тоглодог. Шагаа гэдэг тоглоомоор 13 төрөл зүйлийн 200 орчим тоглоомыг тоглож болтгоо. Би эндээс хамгийн энгийнээс нь ярив. Хүүхдэд шагаа тоглоом үр нөлөөлдөг юм гэж. Тийм ээ? Бид нар багадаа морь уралдаж тоглодог. Морь уралдаж тоглодог. За би нэг зүйлийг комментлээд хэлье. Яагаад гэхээр бид Үнэн ба Зөв намынхаа мөрийн хөтөлбөрийг ярьж байгаа боловч энд одоо ярьж байгаа юмд бүх юма зохицоор нь багтааж ярихгүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид нар бол нэвтрүүлэг болгон дээр ингээд зах захаас нь яриа явж байгаа. Тийм учраас нэвтрүүлгийг дуршин үзэрэй гэж. За морь уралдаж байгаа. За хүүхдүүд ингээд морь уралдангууд морио сайхан өрөө дөрвөн шагааны орхицоос хамаарж байгаа. Миний морь бугараа ингээд итгэж үнэмшээд юмд итгэж үнэмсээд шагаагаар орчих. Эндээс хүүхэд итгэл үнэмшил гэдэг имийг олж авч байна. За дээрэс нь тэр хүүхэд тэгж оргоод багадаа морь уралдаад тусчих жоо. Шагаагаар 6 нас гэж тоглож байгаа. Даагнаас өсвөлээд азрах хүртэл ихнаас хүртэл тоглож байна. За ингээд багадаа морь уралдаад өссөн хүүхэд том болоод наадамдаа дуртай монгол хүн болж байна. Багадаа тоглож өссөн морь уралдахын боддоор нь харахын тулд наадам гэхээр өөр нэрэхгүй тэмүүлдэг. Ингэж болдог. Морь гэхээр өөр соёлоо хамгаалдаг монгол хүн бий болж байгаа байхгүй. Монгол хүн болж. Манайхан дэгдэг шүү дээ. Би нэг морь уралдахыг гараад ирэхээр хамрын шамсан шахраад нүднээс нүлэмс гарах гээд байна гэж. Тэр чи яасан? Багдаан тоглосон тоглоомоо санч хэлж байгаа байхгүй. Ингэж ерөөсөн монгол хүүхдийн тоглоом гэдэг бол хүн бодох туршилтын талбар л байж исэн байх байхгүй. Хүмүүжлийг их болж исэн. Одоо 4-5 настайдаа л бид нар эхнэр хүүхэд гайл тоглодог. Айл хэрэгээ тоглодог. Тийм ээ? Энэ бүгдээс тэгэхээр Үнэн ба Зөв намын мөрийн хөтөлбөрт бол ерөөсө хүүхдийг багаас нь өв соёлоор нь монгол юмар нь хүмүүжүүлж монгол хүнийг бий болгоё л гэж байна. Би зөвхөн нэг юм сонирхуулаад хэлэхэд нэгэн юм домог үүдээ. Одоо би их яриад байна тийм ээ? Таныг яриулнаа. Тий. Нэг юм домог үүдээ. Монголчууд өөрөөс нь монголчуудаас нэг хүнд нь 10 дахин ноогдох их зэрэгтэй эзэнт гүрэн монголчууд руу дайрчээ гэж. Намайг баг байхад өөмн ярьж өгдөг. Тэгээд тэр эзэнт гүрэн дайраад ерөөсөн Монголыг эзэлж чадаагүй. Монгол хүн ам нь баг мөртлөө эзлэгдээгүй. Тэгээд тэр хүн амтай улсууд эзэлж чадхан байхаараа тагнуул үлдээгээд энэ монголчуудыг яагаад дийлдэхгүй байгаа учрыг нь олоод байгаа гэд тагнуулаа үлдээсэн байгаа байхгүй. Тэгээд тагнуул 4 жил ажаад нөгөө хаандаа очиж хэлсэн. Хаантаа монголчуудын дийлдэхгүй байгаа имийг оллоо. Юу юм бэ гэсэн чинь. Монголчууд эрэгтэй хүүхэд төрөх юм бол чи хаан болно гэж хэлээд хааны боловсролоор хүмүүжүүлж байна. Эмэгтэй хүүхэд төрөх юм бол чи хатан болно гэж хэлээд хатны боловсролоор хүмүүжүүлж байна. Харин бид яасан? Эрэгтэй эмэгтэй хүүхэд төрсөн чи хааны өмнөж боол юмаа гэж бодоод боолын сэтгэлгээгээр өсгөж чинь. Тэгээ явж очиод хаан бол хоёр тулалт гарчаа хаан нь ялч чадана. Эндээс яасан? Монгол хүний хүнээ хүмүүжүүлэх тэр ухаан төгс өссөн байхгүй. Тийм учраас монголчууд хизээж дэлхийд дийлдэж байгаагүй. Өнөөдөр монголчууд хүнээ хүмүүжүүлэх, хүнээ боловсралтай болох гэдэг юм дээр ор тас өнөөдөр мартаад алга болчихлоо. Тийм учраас би дээр хэлээд байгаа тэр багш нарын цалин гэдэг бол зөв юм аа гэдгийг. За батх шиг. За ерөнхийдөө бол маш олон зөв зөв монголчуудад нь талхсан байдаг л да. Монголчуудын унших мэдхэд нь одоо ном сайхан уулз нөхөрлөд одоо тийм найз нөхөд бол хамгийн чухлаа гэж. Тэгээ уншаад залуучуудыг бас сүүлийн үед ном уншихгүй байна, тийм номтой нөхөрлөхгүй байна тухай маш олон хүмүүс ярьж байгаа. Энэ бол үнэхээр зөв зөвтэй бол таарч байгаа. Тийм учраас залуучууд маань бас номтой нөхөрлөж, номыг уншиж, ном уншихад нэг өдөрт 1-2 цагийг одоо зав гаргаач гэдгийг бод би уриалмаар байгаа. Манай намын бас өнөөдрийн бас уриалаад дундуур давхар хэлчихье. Түрүүн бол хэлсэн бид нэр нэвтрүүлгийн өнөөдрийн нэвтрүүлгийн өрөө бол
цагаа барьж сурья гэдэг тийм. Цагтаа байж цагтаа уулзъя, цагтаа юм амжуулъя, цагаа барьж сурцгаая гэж. Яг үүнтэй адилхан цагаа төлөвлөхийнхаа хажуугаар өдөрт 1-2 цагийг ном уншихад зарцуулаач гэж залуучуудаас хүсмээр байгаа. Хэрвээ уншаад мэдээд ирэх юм бол залуучуудын хувьд юу өөрчлөгдөх вэ гэхээр мэдээж өөрсдөнд нь ёс суртахуун суун, дээрээс нь хүмүүжил бий болно, мэдлэгтэй болно, чадвартай болох тухай асуудал яригдж байгаа шүү. Тийм учраас хүмүүжилтэй байхын тулд одоо жишээлбэл мундаг зохиолууд нэрээс хүмүүжил олж авч болж байна тийм. Мундаг сургамж төгөлдгээс одоо юу гэмдэ мундаг хүмүүжил ёс суртахуун олж авч байгаа. Тийм учраас залуучуудаа илүү номтоод хөрлөж өгөх бас уриалж байгаа. За гол нь бол сайн иргэн сайн улсыг бүтээн. Хариуцлагатай иргэн хариуцлагатай улсыг бүтээн. Тийм учраас бид иргэдээ өнөөдөр өчигдөр Говь Алтай аймгаас холбогдсон их шилжээлээ. Монголчууд өнөөдөр инхийн цагаан тагтаа биш дээ гэж. Өнөөдөр энэ монголчууд чинь болж бүтэхгүй энэ 30 жилийн түүхийг чинь бүтээсэн юм аа. Та нарын аав ээж өнөөдөр энэ хоёр намд өнөөдөр үнэн чинь нохоо шиг зүтгэсээр би одоо муухайгаар хэлчихлээ уучлаарай. Зүтгэсээр байгаад их орноо өнөөдөр ийм төвшөнд авчирсан юм аа. Одоо миний дөнгөрийн цаг үе энэ хоёр намынханд уучлаарай гэж хэлээ. Та нарт баярлалаа гэж. Яг үнэндээ тийм. Өнөөдөр инхрийн хайртай ардсан нам минь, инхрийн хайртай ардын нам минь би намдаа унж гэж гүйсээр байгаа. Энэ дарга нарыг 30 жил ороод ирэн заасан. Эргээд 30 жилийн дараах бидний энэ амьдрал ийм л төвшөнд байна. Хүүхэд нэг сургуулийн төгсөөд ажил байхгүй. Насаараа багшийн ажил хийгээд үндэгдсэн юм байхгүй. Амьдрал нь өнөөдөр өөрийнхөө хүүхдийг их сургууль төгсгийхэд төлбөрийн давж чадахгүй хэмжээнд өнөөдөр явж байна. Энэ хоёр нам дээр өнөөдөр хүртэл ажиллаж байгаа засаг дарга нар энэ хоёр намын гişүүдэн хүртэл амьдрал нь ямар хуу байгаагаа өөрсдөө мэдчих. Тэгээ бид юуны төлөө үнэнч явсан бэ гэдэг дээрээ л бодох ёстой болчиход байна. За ерөнхийдөө бол би өнөөдөр бидний сэдэв бол боловсрал гэж байгаа. Тэгээд юу алтан дэлхийг бол нар гээгүүлдэг юм байна, ард түмнийг бол боловсрал гээгүүлдэг юм байна гэж. Манай монголчууд бол нүдэндээ галтаа тий мундаг ард түмэнлтэй сүүлийн үед ерөнхийдөө сүүлийн үед гэлтгөө ерөнхийдөө бол сүүлийн 20-30 жилийн хугацаанд энэ нүдэнд байгаа гал нь байхгүй болсон тий зориггүй болсон, хүсэл тэмүүлэлгүй болсон. За энэ хоёр нам ингэж л байдгийг. За угаасаа бүтэхгүй. Төрийн албаар ажлаа амжуулъя. Угаасаа бүтэхгүй гэдэг ийм сэтгэлгээ суугаад байгаа. Тэгвэл манай намын хувьд ямар бодлого баримталж байгаа гэхээр ерөнхийдөө бол ард иргэд маань зөв одоо зоригтой болооч, зөв хүсэл мөрөөдөлтэй болооч, буцаад одоо хүсэл мөрөөдөл тэмүүлэлттэй болж бүгдээрээ хамтдаа одоо тэмцэж нэгдэж байж энэ боловсролыг энэ одоо нийгмийн тогтолцоог өөрчлөлөө гэдэг уриалгыг бол тавиад байна. Итгэл найдвар. Солонгос улс одоо дэлхийн 2 дугаар дайны ард дээр маш их уналтанд орсон. Иргэд нь маш их залхуу, маш их сул дорой болсон байна. Сая одоо би ард түмнийхээ одоо олон хүний мэдж байгаагаар Солонгос улсын эмэгтэй ерөнхийлөгч нь сая унлаа штэ. Өөрөө огцорлоо тийм ээ огцорсон. За энэ хүний аав нь Солонгос улсыг удирдах байхдаа Солонгосынхаа ард түмэнд хандаад нэг өдөр ийм л үг хэлсэн байна. За миний Солонгосын ард түмээ та нар бол яг үүндээ дахианаас 7-нд орчтой гэж хэлсэн. Ард түмэн шууд урсан. Чи юу ирээд байгаа юм бэ? Яахаараа бид нар дахианаас 7-нд ор байдгийг. Гэрийнхэн хажууд байж байгаа хоол бид нэр зөөлөгдөг дахианаас 7-нд ор гэж юу байсан бэ гэж уурсан. Уурлаад Солонгосынхаа ерөнхийлөгч огцруулъя гэдэг хөдөлгөөрөнд өрнөсөн байна. Тэгээ ерөнхийлөгч нь тодорхой цаг хугацааны дараа гарч ирээд нэг л зүйлийг хэлсэн. Манай ард түмээ та нар үнэхээр дахианаас 7-нд ор биш үү гэсэн. Биш гэсэн. Хэрвээ та нар үнэхээр дахианаас 7-нд ор биш юм бол өглөө гэрийнхэн байдаг дахианаасаа эрсгэрчгээр гэж хэлсэн. Гэрийнхэн гадаа донгодог дахианаас эрсгэрч гэсэн. Ингээ нэг нь ерөнхийлөгчтэй хорссон ч юм уу ерөнхийлөгчийн үгэнд боссон ард түмэн өглөө дахианаас эрд туссан ерөнхийлөгчийн хийх ажлын зааж өгөөд өнөөдрийн Солонгос орны хөгжил үд хөцөлт явагдсан. Магадгүй өнөөдөр 3 саяхан ард түмэн өнөөдөр 1 тэрбум үнэтэй хүн амтай хятад улс өглөөний 6 цагаас өчиг 11 цаг хүртэл хөдөлмөрлөөд улс орноо босгож байна. Гэтэл 3 сая хүн амтай бид нэр өглөөний 9 цаг 10 цаг хүртэл 8 цаг хүртэл унтчаад тэгээд их орноо босгох нь үнэхээр хутлаа болох гэдэг байна. Өнөөдөр монголчууд эрд тусдаг байх хэрэгтэй. Үйлчлэгээний баялаг. Өнөөдөр яг одоо бид нар хариуцлага цаг тухай гэдэг юмыг ярьж байгаа. Өнөөдөр Монголд явж байгаа үйлчлэгээний байгууллагууд өглөө 9 цагт босч ирээд одоо за нэг юм хэвлүүлчихье. Тийм газараар орё гэхэд ажилдаг газар алгаа. Ажлын өдөр бүр. Тэгэхээр бид эндээс эхлэх хэрэгтэй. Ерөөсөө сайн иргэн сайн улсыг бүтээн. Тэгвэл сайн иргэнийг бид яаж бүтээх юм?
Тэр сайн бүтсэн, сайн хариуцлагатай иргэндээ бид ямар зөв тогтолцоог бий болгох юм бэ гэдэг юм дээр л өнөөдөр үнэн ба зөв намын бодлого шийдвэр бол тулж ажиллаж байгаа маа. Тийм ээ? Ерөнхийдөө бол ягаад ийм одоо хариуцлагагүй байдал руу шилжчихв одоо юу гэдэг нь тэрийн алба одоо юу хүн сурталтай байна гэх юм. Энэ бол ерөөсөө бас нэг чухал зүйл болохоор улс төрийн соёлтой холбоотой. Маад бол улс төрийн соёл бол байхгүй гэж ойлгож болно. Маад бол бие бинийгээ зоддог соёл байгаа, бие бинийгээ мухагаар хараадаг соёл байгаа, бие бинийгээ харлуулдаг соёл байгаа. Тэрнээс биш улс төрийн соёлыг одоо төрийн ордондоо одоо бандаж ярьдаг соёлж байх шиг тийм мэдчлэг хэцүү соёл байна л да. Тийм учраас ийм соёл байгаа учраас өнөөдөр магадгүй төрийн алба хүн сурталтай болоод байгаа болов гэж бодож байна. Бид нар яах ёстой гэж бид нар ерөнхийдөө бол улс төрийн соёл гэдэг бол зөв бодлого тодорхойлдог, ард иргэдэд ойлгодог, ард иргэдэд дэмждэг байх тухай асуудал яригдах юм байна. Монголчууд хэлдэг шүү дээ. Бие засаад гэрээ засаа төрөө засаа гэж. За ерөнхийдөө бол бие засах гэдгийг юу гэж ойлгодог вэ гэж. Хүмүүс бол мэдээж бие засах гэдгийг бол хүмүүжлэлтэй байхыг л би ойлгодог. Хүмүүжлэлтэй байхыг бол бие засах юм байна. Тэгвэл гэрээ засахыг юу гэж ойлгодог вэ? Хань жилтэй болох үр хөвгтөө болох ханы эхнэрээ сайн хайрлахыг л гэрээ зас гэж ойлгодог. Эхнэрээ сайн хайрлах, үр хөвгтүүдээ сайн хайрлахыг л би гэрээ зас гэж ойлгодог байхгүй. Тэгвэл төрөө зас гэж юу хэлээд байгаа? Төрдөө үнэнч байхыг, төрийнхөө төлөө зүтгэхийг, төрийнхөө төлөө зөв хүмүүжлээр зүтгэх, ард иргэдийн төлөө ажиллахыг л би төрөө зас гэж ойлгодог байгаа шүү. Тийм учраас энийг бас монголчууд зөв ойлгодог болоосоо л гэж харж байна л та. Манайх болохоор эдэн материал яриад байдаг л лээ. Заашин байхад тий яг яриадсан дуучлаарай. За одоо Чингис хааны хэлсэн сургаал сэтгэлэн засаад, биеийн засаад, гэрийн засаад, төрөө засаа гэж энэ үгийг агуу Чингис хаан хэлжээ. Бид нар энүүгээр нэг нэгэндээ хэлдэг. За Батгшээ чи гэрийн засчаад, сэтгэлэн засчаад, тэгээ төрөө засал та. Тэгээ гэр засах гэр яад байхаа гэж. Чи байртай болох. Амьдрал авч явах гинэ. Гэртээ бололтой дадлаа. Тэг би гайхаад байгаа. Уучлаарай. Юу гэсэн үг юм бэ? Чингис хааны энэ үг Чингис хаан хэлж. Тэгвэл Чингис хаан багада гэрээ засцсан байсан юм уу? Нөгөө аав нь өөдөлөд 11 настайгаа ээжтэйгээ дүүнэртэйгээ үлдсэн байсан ангир мангираар бүр хооллоо. Тийм ээ? Ингээд хэцүү амьдарч яхад нь тэндээс таргуудаа гэдэг нөхөр баруун зүнцгийг Багдаарин даръя гэж тавьад ирсэн биз дээ. Чингис хаан гэсэн чи үгүй би биеийн засчаад улс төрд оролцсноо би тан улсад очиж сургууль сурлаа гэж хэлсэн юм уу? Юу ирээд байгаа юм? Үгүй. Чингис хаан ахуй бүр амьдрал дундаасаа ертөнц ойлгосон. Тэгээд эхлээд би ээжигээ хамгаалт юм байна. Би дүүнрийг хамгаалт юм байна. Би зөв юмыг хамгаалах ёстой мэн гэдэг ухааныг өөртөө гэж бий болгосон. Тэгээд зөв юмыг хамгаалах тэр ухааныг бий засах гэж хэлээд юм. Бусдаар буруу юмыг дэмждэг байгаад чамд мянган мэдлэг байгаад яана бэ? Ерөөсө шудраг хүн бусдын шудраг бус юмд хүртэл өвддөг хүнийг шудраг хүн гэдэг ч байгаа байхгүй. Тэ? Тэгэхээр бид нэр ямар шудраг хүнийг бий болгох юм? Эндээсээ бид нар өнөөдөр ажиллаж энэ иргэнэн бэлдэх ажил руу оръё. Тэгэхээр энэ боловсролын системийг бид нар зохицоор нь харъя. Өнөөдөр Кембрижийн боловсролыг юм уу Америкийн Харвардын боловсролыг Монголд оруулж ирснээр Монголын залуучууд өнөөдөр мундаг болно гэж би итгэхгүй байгаа. Монгол хүнийг багаас нь эхлээ хүмүүжлэлтэй болох хэрэгтэй байна. Эрдэм сурахгаа явж байгаа хүүхдээ өвөө нүнсгтэй юу гэж үнстэй? Минийхөө чи номын биш маа гэхэд номхны сураад ирээ гэж. Агуу хэлж байгаа үз. Номхон байх юм. Тэгээд яг номхныг сурчгаар л хүн зөв болчих жоохгүй. Тэгээд эрдэм сурчих жоохгүй. Тэр алчил сургаалыг миний өвгдөдс ингэж хэлдэг байжээ. Өнөөдөр Монголд сайн сайхан гэрэл гэгээ бол зөндөө юм бэ. Тэрний тухай өнөөдөр бид нар бодож ярьдаг. Одоо жишээ за ингээд бид нар боловсролын салбар дээр яриад бид нар долгож байгаа тэр боловсрол хэрхэн зөв бэ гэж. Өнөөдөр хүнийг мэдлэгийн ертөнц болгох гэдэг. Мэдлэгийн ертөнц болгох нь бол зөв. Гэхдээ бид багдаан бид нар чинь ингэж л өслөө шүү дээ. Шүүдрийн туслаар ижидээ цай санаж өгч нэг шинэ хөхөөс ачийг нь хариулах юмсан даа гэж сэтгэлээр өсөж исэн байхгүй. Одоо шүүдрийн туслаар ижидээ цай чанд хүүхэд байтугай ижидийн копиг хариулаад ирээ гэхэд чадахгүй гэж хэлээд гараад гууд октоодтой болж өсөж штэ. Тэг яаж энэ улсын бид ирээдүг ярих юм? Өнөөдөр бид шүүдрийн туслыг түүн гэдэг чинь хэцүү юм байхгүй юу? Тийм юмнаар ижигээ ачийг хариулна гэж багдаан бид нэр аяг урчаад шүүдрийн тусал ингээд зохиж гүйжсэн хүүхдүүд штэ. Одоо тэгэхэд ижидийн копиг хариулж өгөх залхуурсан ирээдүйдээ бид нар болж гэлж байна. Энд чи юу болж байгаа юм бэ? Муу дарга нар байна.
муу төр байна. Гэхдээ муу иргэн л байж болохгүй. Хэрвээ иргэд маань бүр муу болоод ирэх юм бол бидэнд их орон гэж байх болохгүй. Тэгэхээр одоо энэ зүйлтэй яг эвлэрч болохгүй. Тэгэхээр бидний намын уриалга юу гэдэг вэ? Зөвхөн төрийн эрх биш ээ. Зөвхөн эрх мэдэл биш. Бид иргэдээ ихнээс нь зөв болгоё. Улс төрийн намууд гэдэг чинь соён гэгэрүүлэх үйл ажиллагаа хийдэг юм байна. Энэ дээр өнөөдөр хий. Маргааш энэ нэвтрүүлгийн нэгэнд нь Батгшгийн оронд өөр нэг доктор манай намын мөрийн хөтөлбөрийг бичиж байгаа улсууд бол одоо академичд шинжлэх ухааны Монголын төрд өнөөдөр зүтгэж байгаа энэ бузар болоо зүйлдээ эвлэрэхгүй дараалчихсан. Тэгээд яаж зөв улсуудыг бэлдэх вэ гэдгийг өнөөдөр бэлдээ явж байгаа улсууд байж штеп. Тэгэхээр Монголд сайхан хүмүүс олон бай. Сайхан хүмүүс бай. Монголын заяа буйн түшиж сайн цаг бол ирэх нь гарцаагүй гэдэг зүйлийг бол ахин дахин хэлэхэд бол бас гоё юм да. За боловсролын систем дээр бол нэг олон зүйлийг. За одоо хоёулаа боловсролын системээс ангиллаад хүмүүс системтэй яриа гэж хэлэх баг. Тэгэхээр бид өөрөд ямар PowerPoint дээр танилцуулга хийгээд ярих төвшөнтэй намынхаа мөр хөтөлбөрийг бол гаргана. Гэхдээ одоо бол бид өөр оюутнууд гэсэн асуудлыг өнөөдөр одоо хоёул хөндөе. Зүгээр ихтэй сургуульд сурж байгаа оюутан залуучууд гэж хинбэ гэж. За энэ улсууд дээр өнөөдөр асуудал хөндөд ирэхээр манай оюутнууд бол өнөөдөр их сургуулийн хэдэн их сургуулийг өрөнд хижээдэг. Их сургуулийн ректорыг ялсан намаас алдан тушаалга гэж тавьдаг. Ялсан намын гишүүдэд одоо ялсан нам гишүүдэд өгдөг урамшуул нь бол төрийн алдан тушаал болсон байна. Тэгээд тэрнийхэн захирлыг ялсан намынхаа нэг хүнийг тавьдаг. Үгүй бол нөгөө нөхрөөс авилга авдаг. Үгүй бол доотлолт нь өөрсдийнхээ аппаратыг оруулж шахдаг. Одоо бүх их дээд сургуульдыг өнөөдөр захиргаа хариуцсан дэд захирал гэдэг юм өнөөдөр тавьчихсан байгаа байхгүй юу? Энэ юу болж байгаа юм бэ? Шинэхэн орон тоо. Тэгээ оюутны төлбөрийн. Гэтэл оюутны сургалтын чанар хэдэн хувиар нэмэгдэвэ. За яг энэ дээр за оюутнуудын төлбөрийг өнөөдөр аав ээж нь өгч байна. Өнөөдөр Монголын оюутнууд ядуу гэдэг зүйлийг өнөөдөр ярихаас илүүтэйгээр Монголын оюутнуудын аав ээж нь бол ядуурч дуусч байна. Хүүхдээ их сургуульд сургахын төлөө салингийн зээл авч байна. Тэтгэврийн зээл авч байна. Малчны зээл авч байна. Хүүхд нь энэ дээрээ их сургууль сурч байна. Сургаж байгаа хүүхдийнх нь боловсролын мэдлэгийн чанар гэдэг юм бол үнэхээр байхгүй. Чадвар болгож байгаа юм гэдэг үнэхээр байхгүй болж гэлж байна. Бид өнөөдөр түрүү хэлээд байгаа. Чи өдөр хэлс багш нар цалингаа нэмүүлээ гэж тэмцэж байгаа цэцэрлэгийн багш нар 10 жилийнхээ багш нар ерөнхий боловсролын сургуулийн багш нарт баярлалаа. Өнөөдөр энэ нэвтрүүлгийг үзэж байгаа багштай байсан хүн болгон багш руугаа залгаад багшаа та зөв юмны төлөө тэмцэж байгаа юм байна. Өнөөдөр магадгүй Монголын багш нарын өнөөдөр цалингаа нэмүүлээ гэсэн энэ тэмцэл Монголын нийгэмд гэрэл болж байгаа шүү. Ирээдүйд бас том гэрэл прожектор өнөөдөр асч эхэлж байгаа шүү. Тэрний өнөөдөр эхлэл нь өнөөдөр энэ тавьж байгаа. Тийм учраас би бол зөв гэж боддог байна. Хэрэг багш нарын цалинг бол өнөөдөр эдгээр нэмдэг юм а гэхэд бид нар гарсан цагтаа бол багш нарын цалинг бол нэрэ ястаа монголчууд хэлдэг алгыг нь биш нурууг нь тэнийг юм өгнө гэж. Тэгж бид нар нэмэх ёстой гэж манай намын хувьд үзэж байгаа. За оюутнууд төлбөрөө. За энийг бол бид нар хилцүүлгийн төвшөнд тавьж байгаа. Энэ санаа. Одоо миний хэлэх гэж байгаа энэ санаа. За оюутны төлбөрийг бол бид нар оюутан их сургуульд элсэж оронгуудаа элсэлтийнхээ одоо батламжийг аваад өөр ямар ч бичгээр юм шаардахгүй. Элсэлтийнхээ батламжийг аваад сургуулийнхаа тодорхойлолтоо аваад юун дээр очдог. Банкн дээр очдог. За банкн дээр очиод банк тэр элсэлтийнхний үнэлээд тэр оюутан шууд зээл гаргаж байгаа. Зээл гаргаад. Тэр зээл нь оюутны данс руу орохгүй шууд сургуулийн данс руу орсон. Нэг жилийн төлбөр нь тэд. Гэхдээ тэр оюутан за чи энэ удаа сургалтын чинь чанар тэд байх юм бол чиний хүү багасна. Ингэж тогтолцоогоор. Бүр өндөр байх юм бол хүүгүй болж болно. Тийм системтэй. Тийм. Муу сурах юм бол чиний хүү өснө. Маш ойлгомжтой. За ингээд нөгөө оюутан 4 жил сураа гараад ирсэн. 4 жил сураад төгсөөд 6 сар төгслөө гэхэд 7 сарын 1-ээс нь эхлээд нөгөө оюутны данснаас автоматар төлбөр хасагдаж эхлэх ёстой. Тэр үед нь заавал ажил хийх хэрэгтэй. Болох ёстой. Ингээд төлбөр автоматар хасагдах гэхээр оюутны данс улаацсан байх юм бол тэр оюутан цаашдаа төрийн үйлчлэгээ гэж байхгүй. Болж эхэлнэ. Ингээд нөгөө иргэн оюутан чинь хариуцлагатай хүн болж эхэлж байгаа. Би өнөөдөр төлбөрөө аав ээжийнхээ мөнгийг ерөөсө
өнөөдөр юм чинээ бодохгүй үрээд шүү дээ. Тэгвэл эргээд өөрт нь өр болдго юмаа гэдгийг нь ойлгож өнөөдөр энэ системэнд оруулж өгөх хэрэгтэй болж байна. Гэхдээ энийг бид нар хилцүүлэх нь төвшин. Зөв үү буруу юу гэдгийг манай оюутан залуучууд, манай телевиз үзэж байгаа олон түмэн хэлэх хэрэгтэй. Ярих хэрэгтэй. Тий. За тэгээд энэ оюутан нэг төлбөр яриж байгаа. За эргээгээд их сургуулийг өнөөдөр төгссөн хүүхдийн дипломны чанарын асуудал ярьж байгаа. Тэгвэл их сургууль өндөр төлбөр тавиад зээл эмчингээр дуртай чадваргүй оюутнуудаа төгсгөөд авах юм уу гэдэг асуудал гарч байгаа. Тэгвэл их сургуулийн диплом гэдэг чинь бол үнд цаас. Энэ үнэтэй 5 сая төгрөгөөр 15 сая төгрөгөөр сураад авсан энэ үнд цаасыг ламбарданд очиод тавилаа гэж бодоход муухайгаар ярьж шүү дээ. Очиод тавилаа гэхэд энийг 100 мянган төгрөгөөр ч тоож авахгүй. Тийм үнд цаас. Уг нь би 15 сая төгрөгөөр сурч авсан. Сурч авсан. Тэгвэл эргээгээд би энэ оюутан их сургуультай 15 сая төгрөг дипломод тушааж өгөөд би хэрэггүй юм эзэмшижээ төгссөнийхөө дараа дипломод тушааж өгөөд их сургууль нь 15 сая төгрөг гаргаж өгөл тоо. Чанаргүй боловсрол төгсгсөн бол нэг үг байдаг байхгүй. Нэг оюутан лого зурсан. Дизайнераар төгссөн. Тэгээд чи манай байгууллагын дизайнер юм чин манай байгууллагын логог зураад ирсэн чинь нөгөө оюутан гарч яваад логогийн 4 цагийн дотор зураад ирсэн. Гайхалтай лого. Дараг таалагдсан. Дараг чи өстой гоё лого зурчээ залуу минь. Чи энэ логог хэдээр өмнөх вэ гэсэн чинь нөгөө залуу 4 сая төгрөг гэсэн. Захиралгаа юу юудаг вэ? Яхаар 4 сая төгрөг үү? Чи 4 цагийн дотор зурсан юм 4 сая төгрөг гэдэг вэ? Нөгөө оюутан юу гэж хэлсэн гэж. Ахаа би энэ логог 4 цагийн дотор зурдаг болтлоо 4 жилийн цаг хугацааг алдаж нийтдээ 15 сая төгрөгийг төлбөртөө өгсөн юм а. Тийм учраас миний лого зурсан төлбөр 4 сая төгрөгөөр л гэсэн гэж. Өнөөдөр мэдлэгийг ингэж үнэлдэг нийгмийг бид бацарнаа. Ингэж оюутнууд залуучуудаа үн цэнтэй болгоно. Ингээд манай оюутан залуучуудын дипломны чанар сайжирч байгаа. Мэдлэгийн чанар сайжирч байгаа. Ерөөсөө их сургуулиуд төгсөж байгаа, их сургууль төгсөж байгаа хүүхдүүд ажлын байр хайдаг биш, ажлын байр бий болгодог хүн болж төгсөх хэрэгтэй. Бүр муухайгаар хэлэхэд суманд өнөөдөр дэлгүүр ажиллаж байгаа хүнд сумын төвөөс нь ажлын байр гаргаж өгөөгүй байхгүй да. Ерөөсөө нэг сэргэлэн хүн манай сумынхан хотоос бараад атчихсан. Тэгэхээр би сумандаа дэлгүүр нээе гэдэг нэг сэргэлэн хүн суманд дэлгүүр нээгээд өөртөө ажлын байр гаргаж байгаа байхгүй. Тэгэхээр бид сэтгэдэг иргэнийг бүтээх хэрэгтэй. Гуйдаг иргэнийг биш. Гоншдаг иргэнийг биш. Халамжийн тогтолцоотой иргэнийг биш. Хариуцлагатай иргэнийг бүтээдэг энэ нийгэмлүү бид нэр оролцох болсон. За бат шиг за ерөнхийдөө бол залуучууд одоо яг ингээд ЕБС төгсөж байгаа 12 дугаар төгсөж байгаа хүмүүстэй ингээд уулзахаараа тэгдэг л дээ. Одоо яг энэ мэргэжлийг сонгохоор ажлын байртай байх уу гэдэг тийм. Гэтэл өнөөдөр яг Монголын зах зээл дээр ажлын эрэлттэй ажлын байртай ч гэдэг юм уу төгсөө шууд ажлын байртай болдог тийм мэргэжил ганц ширхэж байхгүй. Зүгээр тэр тухайн хүүхэд өөрийн гэсэн чадвартай төгсөөд мундаг мэдлэг боловсрол эзэмшээд өөрийнхөө хийж чадахыг бүгдэд харуулж чаддаг тийм мундаг болох юм бол мэдээж ажлын байртай болдог гэдэг ийм л тайлбар байна. Учир нь юу гэхээр чадвартай болооч, хүмүүжлтэй болооч, мэдлэгтэй болооч гэдэг имийг л нэгдүгээр тавьж байгаа. Тэгээд өөрөө ингээд бие даахаас уртсан, өөрөө бие даах чадвартай болцсон, өөрөө бие дааж хүмүүжих, бие дааж амьдрах чадвартай болцсон залуучууд одоо яадаг вэ гэхээр өөрөө аль эсвэл ажлын байр бий болгодог, аль эсвэл хин ямар нэгэн компани алив манад ажлын байранд орооч гэдэг урилга өгдөг. Ийм л хөлбөрлөө шилжмээр байна. Түүнээс бид нар ажилгүй байх тухай бол ажлын байртай мэргэжил байна уугүй гэж асуухад бол үнэхээр хэцүү гэсэн. Тэгэхээр иргэнээ сайн болов. За манай нэвтрүүлгийн дор холбоо өрөх хутас гарч байгаа. За Батгал шиг бол миний үнэн ба зөв намтай холбоо өрөх хутас бол гарч байгаа. За Ховд аймгийн Зэрэг сум Ган хуйг ах. За баярлалаа Ган хуйг ах. За Ган хуйг ах бол нэгдэж ажилламаар байна. Улс орондоо хэрэгтэй юм хиймээр байна. Амжилт хүсэж залуучудаа гэж. Яг ийм гоё. Ерөөсөө тийм хамгийн сайхан нь. Ерөөсөө манай залуучууд тэг юунаас хайж, юуны төлөө энэ хоёр намд ороод байгаа юм бэ? Өөрсдөө чи амьдралыг ингэж л балалж, ирээдүйг чинь харлуулж байгаа энэ хоёр нам дагаар орж хүчин зүтгээд байх юм. Ахаад улс орноо үр хөвгтийг ирээдүйд алж өгөх гээд байгаа юм. Гэтэл яг ингээд зүр замаар ингээд гараад ирэхээр чи ийм сайхан их орон сэтгэлтэй ах нар Ган хуйг ахта баярлаа. Ховд аймгийн Зэрэг сумаас. Ган хуйг ах нь бол өстой нэгдэж ажилламаар байна залуучуудаа баярлалаа гэдэг үгийг өнөөдөр хэлж байгаа. За намд хэлсэн гэсэн үг шүү дээ эн чинь. Үгүй ийм сайхан тийм. Одоо нэр Монгол сайхан болно. Эх орон сайхан болно. Өнөөдөр харлуулдаг, муулдаг, шүүмжилдэг нийгмээс биш.
өнөөдөр гэгээтэй гэрэлтэй болгохын төлөө нэгдэж ярьдаг зөв гаргалгаа хийдэг. За энэ дэр бас загчин насан бат гэсэн байна. Амжилт залуусаа ард чинь ард түмэн байгаа шүү. Тэгээ залуучуудаа дэмжиж байна гэсэн байна. Маш их баярлалаа. За завхамчууд бас дэмжиж байна гэсэн завхамнуудаа гэсэн сайхан Facebook аягнаас бас мэдээлэл ирсэн байна. За Сүхбаатар дүүргээс намсраа зөв тэтгэврийн хүн байна. Улс орныхоо хойч ирээдүй нарын улс орны хойч ирээдүй та нарынхаа гарт байна. Дэмжиж байна гэдэг үгийг хэлсэн байна. За баярлалаа. Намсраа зөв гэд тэтгэврийнхээ одоо тэтгэвртэй гарсан сайхан буянтай буралдаан баярлалаа гэдэг зүйлийг хэлье. За би энэ дэр ганцхан комментиг хэлье. Тэтгэврт гарсан улсууд дээр. Өнөөдөр монголчууд хөгсөн залуу тэтгэврт гарахгүй гэдгээр өнөөдөр тэтгэврт гарч байгаа буурлууд бол яг үндэ Монголын өнөөдөр авч явах одоо бороомор бол зүтгүүрэн байна. Энэ улсуудаа бид нэр зүгээр насан боллоо 60 хүрлээ 65 хүрлээ 55 хүрлээ гэж тэтгэврт гаргаж ичиж байна. Оронд нь уцраа мэдгүй хүн оронд нь орж ирж байна. Гэтэл яг энэ тэтгэврт гарсан буурлууд чинь дуршлаг байна, мэдлэг байна, бүх юм байж байна. Чадвар байна. Тий. Та нар хөгсөн хүний тэтгэврт гаргадаг гэж өнөөдөр бодоод байна. Энэ өнөөдөр намууд уучлаарай үгүй. Тэгвэл хойд улсын чинь өнөөдөр 62-т 61 62-т хүн. Урд улсын чинь 61 62-т хөгсөн өвөөнөр өдөртөөд байна шүү дээ. Бүр тэгж ярих юм бол Америкийн нэгдсэн улсын 71-т хөгсөн өнөөдөр өдөртөөд зогсож байна. Хөгсөн хүмүүс тэтгэврт гарах ёстой бол өндөр хөгжилтэй энэ дэлхийн одоо амж авч байгаа хүчрэх гүрний өдөртөг чинь яагаад настай борлоод байгаа юм бэ? Энийг асуумаар байна. Энэ дуршлаг байна. Монголчууд өнөөдөр та тэтгэврт гаргах нас ч болсон гэдгээр хүнийг тэтгэврт гаргадаг биш ээ. Өнөөдөр хийж чадхан болсон бол манай буурлууд өөрөө тэтгэвртэн гаргая гэдэг санал угаасаа тавина. Эдгээр угаасаа ухаантай болсон. Гэтэл яагаад өнөөдөр болоогүй улсуудыг тэтгэврт гаргадаг юм? Энэ бас л манай өнөөдөр нийгмийн системийг гажууд юм аа. Өмнө ба зөв нам бид ингэж насны хязгаарлалаар хүнийг тэтгэврт гаргадаг тохиолдол болно. Тэтгэврийн нас гэж байна. Гэхдээ хүн өөрөө сонголтоор би гарах уугүй юу гэдгийг Отгонбаатар өөрөө шийддэг болно. Бусдаар сургуулийн захир шийддэг болно. Энэ тогтолцоороо бид нэр оруулах хэрэгтэй. Тэгжээж энэ сайхан настай буурлуудынхаа үгийг дуршлыг өнөөдөр монголчууд алтаан алдаж байна. Ястай хувхаар дууслаа гэж өнөөдөр хэлж байна. Энэ үнэн. Гэхдээ алтнаас үнэтэй буурлуудаа бид нар алдаж дуусч байгаа шүү. Алтнаас үнэтэй эрдэм эзэмссэн буурлуудынхаа үгийг нь сонсохгүй бид нар алдаж байгаа шүү. Ийм азгүй нэр өнөөдөр явж байгаа шүү. Тийм учраас бид нар өнөөдөр энэ ядарсан зовсон ард түмнийхээ итгэл найдвар нь болж үнэн баа зөв нам ажиллая л гэж байна. Өнөөдөр сумаан зүг болгоё, хороогоон зүг болгоё, улсаан сайхан болгоё гэж бодож байгаа түн өмнө залуучууд бидэнтэйг нэгдээч. Яг өнөөдөр энэ ган уяг ах шиг намсраа жавыг чиг өнөөдөр нэгдээд эхлэх хэрэгтэй байна. Энийг л би хэлж байгаа. За би нэг ганц комент өмсчээ. Ховд аймгийн зэрэгсэн за ган уяг ах гэж би үнссэн юм байна. За ярьж байгаа хөө. За шууд усруу хүмүүс холбогдож байгаа. За жаргал шууд нэгдлээ гэсэн байна. За тэгээд ерөнхийдөө бол аргангаачууд дэмжиж байна гэсэн байна. Маш их баярлалаа. За амжилт залуучуудаа гэсэн байна. За ард түмнийхээ зээлийг хизээ дарах вэ? Та хоёр асууж өгөөч гэж. Ард түмний зээлийг хизээ дарах юм бол асууж өгөөч гэсэн байна. За тэгээд зөв шүү оюутнуудын тухай яриач гэсэн байна. За бид болохоор түрүү оюутнуудын тухай дурдсан. За ерөнхийдөө бол урд нь хизээч хүн амьдарч байгаа юмгүй аашилдаг. Өг дээдсээ мартдаг, өнгөрсөн түүхээ үгүй хийдэг одоо тийм өнгөрсөн түүх рүүгээ одоо бараг л буруу байсан тухай юм ярьж байгаа. Гэтэл өнөөдөр бид нэр залуучууд ирээдүгөө хараад зөв зүйл рүү чиглээд зөвийг сэтгээд сэтгэлгээ өндөр байгаад бодлого яриад зөв тодорхойлоод явах юм бол асуудал байхгүй. Залуучуудаа бидэнтэй заавал нэг дээрээ гэж бас телевиз үзэж байгаа үзэгчдээс өсмөр байна. Улс орноо сайхан болгохыг баян хүн хийдгүү маа. Баатар хүн хийдгүү маа. Улсаан сайхан болохоор чинь баатар гэж дууддаг. Улсаан зөв явахаар чинь сэтгэл чинь баян болдог. Өнөөдөр 11 оны үндэсний 11 оны ардын хувьсгал 21 оны ардын хувьсгал энэ үед Сүхбаатар баян хүн байгаагүй маа. Тэ? Одоо тэр үе анхны долоо бол тэр үед баян хүн байгаагүй юм шүү. Тэд нар баян болоод эх орноо өөрчлөгийг тэмцээгүй юм шүү. Тэд нар эх орноо гэсэн сэтгэлтэй байсан учраас эрдэмтэй байсан учраас энэ чадaltaй байсан учраас тэмцсэн. Сая 1990 оны ардсан хөдөлгөөний хийсэн улсууд элбэгдэрч баян байхтаа тэмцээгүй юм шүү дээ. Элбэгдэрч ядуу байхтаа тэмцсэн юм шүү дээ. Батуул ядуу байхтаа тэмцсэн юм шүү дээ. Эдгээр баян болоод ирэхээр биднийг мартсан юм шүү дээ.
Эдгээр дарга болоод ирэхээр ард түмээ мартсан юм шүү дээ. Бид нэр их орноо гэж явж байгаа улсууд үеийн үедээ ийм улсууд өгдөө. Харин энэ үнэт сэтгэл нь өөрчлөгдөхгүй байх эрдэмийг л улс төрд явж байгаа хүнээс хайдаг байх хэрэгтэй. Ард түмэн энэ улс төрчдөө зөвхөн шударгийг л хайж байгаа шүү дээ. Зөвхөн нэг тодыг л хайж. Зүйл байгаад байгаа чөл гэж гоо. Нөгөө нэг ихэл өмчлөлийг хайгадаг. Энэ хүн өөртөө өмнөж байна уу? Төрдөө өмнөж байна уу? Ард түмэндээ өмнөж байна уу гэдгийг л хайгадаг. Тийм. Манай баян болгооч гэж энэ ард түмэн гуйгаагүй шүү дээ. Энэ даргнараас чинь. Зүгээр л миний ирээдүй ямар бол сайхан улс гэдэг юм бэ? Иргэн сэтгэл амар улсыг л сайхан улс. Стрессгүй нэрвгүй улсыг. Өнөөдөр Монгол болж байгаагүй юу гэдгийг хараа. Бодонд гар хүн болгоны стресстэй, хүн болгоны хөмсөг зангацсан уур уцаартай байна шүү дээ. Бид өнөөдөр стрессгүй амьдардаг, нервгүй амьдардаг 3 сая хүнийг шүү дээ. Ингээд амьдруулчих ухааны гаргаж чадахгүй байгаа дарга нартаа үнэхээр гомдож байна. Гэхдээ одоо та нарт маань улс төрийн соёл гэж байдаг бол улс төрийн ухаан гэж байдаг бол би дахин эргэж ирлээ гэж улс төр хийх орно. Дахиж орж ирхгүйгээр зайлаад өгөөч л гэж би гомдоо. Энэ чинь өнөөдөр Монголыг аварнаа. Дараа үеийн зөвлөө. Өнөөдөр та нарт улс төрийн дуршлаг байж магадгүй. Улсыг авч явсан мэдлэг байж магадгүй. Гэхдээ дараа үедээ өнөөдөр та нарт зөвлөө яваа. Магадгүй энд байгаа хэдэн одоо манайхан дэгдэг дуршлагтай улс төрч гэдэг байгаа байхгүй. Улсын их хурл 20 жил суулаа, 10 жил суулаа, 8 жил суулаа. Зарим нэг дуршлагтай байна л да. Дуршлагтай улс. Гэхдээ тэгээд дуршлагчин байсан бол энэ улсыг аваа явуучих гэж штэ. Эрдэмчин байсан бол аваа явуучих штэ. Хаана хүн бид нар чинь. Би эрдэм мэдлэг гэдэг юм дээр Мөнхийн Дулам гээд мундаг доктор байдаг. Тэр хүн надад хэлжээс оюутан байхад. Отгонбаатараа би хэлсэн. Багшаа би төгсөөд магистр энтертэй цаашаа ингээд сураад ингээд явъя гэсэн чинь багш юу гэсэн гэж Отгонбаатараа багш нь чамд ганцхан зүйлийг хэлээ. Юу юм гэсэн чинь нэгэн эрдэмтэн доктор болоод эрдэмийн нарай хийжээ. Тэгээд бүх ингээд докторын нарай хийгээд бүхэл хүмүүсийг найс нөхдийг урьж. Тэгсэн чинь тэр найранд нь 10 жилийнх нь хөдөө байдаг малчин найз нь оройт идэрсэн. Тэгээ ууралсан доктор согтцсон. Гэхдээ чи одоо миний эрдэмтэн болсон найранд оройт иж ирлээ. Ингэж оройт ирдэг чи хэн юм бэ? Гэт агсан тавьсан чинь малчин найз нь дуугүй сууж яснаа. Босоод хэлсэн. Миний найзаа жоохон дөлгөөн бай. Чи эрдэмтэн болсон болохоос эрдэмтэй болсон биш дээ гэж хэлээ гаргац гэж. Эрдэмтэн болох, эрдэмтэй болох хоёр чинь шал ондоо юм байхгүй юу? Би монголчуудыг эрдэмтэй болохын төлөө яваач. Устаар эрдэмтэн гэдэг нэг юм уу цаасны төлөө бити яваач л гэж. Ух гэдэг. Бид өөр юмны төлөө явах хэрэгтэй. Тэмдэглэл өвчтэй яваач. Тийм. Тэр эрдэмтэн байна гэдэг чинь том мэдлэг байхгүй юу? Мэдлэг байхгүй юу? Дуршлаг байхгүй юу? Энийг л бид нэр олж авдаг сайн нийгмийн төлөө явах хэрэгтэй. Ийм сайн хүмүүстэй өндөр цалингийн өгдөг амьдралынх нь баталгаа гарч чаддаг ийм боловсролын системд орох хэрэгтэй. Жишээ нь манай намын зүгээс бид нэг зүйлийг тавьж байгаа шүү дээ. Монголчууд өнөөдөр түүхээ мэдэхгүй, өвөг дээдсээ мэдэхгүй тэ өвөр Монгол хүүхэд өнөөдөр хэсэр жангар гэдэг тоожиг чэжрийн мэдэж биш шүү дээ. Нууц тавчрахын адил. Мэдж байна. Яасан? Монгол бичгтэй учраас. Шууд хэсэр жангарыг Монгол бичиг дээрээс нь уншиж байна. Тэгээд хүүхэд болгон өөрөөрөө хэсэр жангарыг өөрөөрийнхөө тайлж ярьж байна. Тайлж ярьж байна. Бид нар яасан? Өнөөдөр төдөвгөн тайлснаар Монгол бичиг хийдэг мэддэг цөөхөн хүмүүсийн тайлснаар хэсэр жангараа бид нар ойлгож байна. Тэгвэл монголчууд бид нар өнөөдөр хөгжлийн их зам руугаа оръё. Алс хитийн бодлого руугаа явъя гэвэл эргээд монгол бичгээ хүн болгон мэддэг байх хэрэгтэй. Энийг мэдүүлдэг болох амархан. Жишээ нь өнөөдөр 2017 оны 9 сарын 26. Тэгвэл 2024 оны 1 сарын 1-ээс эхлээд монгол бичиг рүүгээ бид шилжнэ гэж бэлдээл 7 жилийн хугацаанд бэлтгэхэд монголчууд өөр үүдэн газарнаа. Бид энэ лөө орох хэрэгтэй. Одоо тэгэхээр манайхаа яах вэ? Юмд сурах дургу залхуу улсууд энэ нэг юм солиорлоо гэж хэлэх ба. Гэхдээ монгол хүнээр бид бий болгомоор. Ерөөсөн монгол хүн гэдэг чинь суцаар нь монгол цус гүйж байгааг хэлж байгаа юм биш ээ. Тархинд нь байгаад тусгаар тогтно. Бид одоо өстө бат шиг ярьж байгаа. За, ерөнхийдөө бол бид монгол бичгийг сурхаасаа сурна. Мөн бид нар яах ёстой вэ гэхээр залуучууд маань хүмүүншлийн тухайд бид нар түрүүн боловсролын талаар ярьж байхдаа дуртад орчихсон байгаа. Улаанбаатар хотын одоо
соёж гэдэг юм уу Улаанбаатар хотын одоо амьдрал ямар болчихоо гэж тийм. Өнөөдөр явган үнэн ясам дээр явах тийм зам талбайгүй болчлоо. За ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болохоор баг сургуулийн хажуугаар гიშгэх газаргууд болчиход байна шүү дээ. Ер нь явган үнийн явах замаар байдаг өндөө Улаанбаатар. Тийм учраас ийм нийгмийг бүтээсэн хүмүүстэй эвлэрч амьдрах уу үгүй гэдэг өнөөдөр асуудал тулгарч байгаа гэж ойлгоод байна тийм. Би одоо нэг л юм ойлгодог байхгүй. Аль эсвэл би тэнэг юм уу? Одоо ингэ хэлгээд буруудд юм уу? Тэ? Улс орныг минь ингээ 30 жилийн ядуу төвшөнд навцсан. 3 сая хүнийг ингэж амьдруулж байгаа дарга нар яагаад бид насаараа унж яваад юм бэ? Би тэдэнд өртөө юм. Би нийгмийн их болоод өртөө юм. Ухраагийг үүсгэхэд би өртөө юм. Тэр улсууд бидэнд өргөө юм уу? Бидний сайхан амьдруулна гэж хэлсэн улсууд бидэнд өргөө юм уу? Би гайхах юм. Гэтэл өнөөдөр энэ үгүй нэрэ тэг миний хайртай ардын нам миний хайртай ардсан намаа л гэж зүтгэж байх юм. Үгүй та нарын тэр зүтгсэн энэ зүтгэлч улс орны чи ямар төвшөнд авч чадах харал та. Одоо бид нар Монгол хүн зүгээр л нэг эргээд харал та. Би өчигдөр хэлсэн. Яам нэмэгдлээ. Ирээн дээр байгаа хүн очиод яам нэмэгдсэн байна. Та нар бараахан хямдруул гэд ирээний хүчээр хэлсэн чи ирээний хүчээ өдөөс нь яам нэмэгдэх бидний буруу шээ. Та нарын бүдүүн дарга нарын буруу гэж хэлж. Юу гэсэн үг юм? Ирээнд ажиллаж байгаа ирээний 8-ыг чинь мэдлэг боловсруулгүй магадгүй тэр муу үлдэх ятад хүн чинь Монголын асуудал хэндэн байгааг хэлж зогсоод байна. Бид яагаад асуудлаа танихан байчихсан? Одоо уучлаарай гэж хэллээ. Тэгэхгүй эргээд нэг сайхан эдгэр найдар болох юм шиг инхний хайртай миний намаа гэж хооронд алцаад байна. Ямар одоо нэр тэ мөр муу хэлтэй юм шүү дээ. Муу хүнээс болж муу хэлтэй юм шүү. Тийм шүү дээ. Тэгээ Монгол сайхан цаг ирнэ. Бид нэр үнэн баа зөв нам бол ерөөсө бүх шатна. Өнөөдөр орон нутгийн тэгээ Монгол улсынхаа бүх суманд нь сумын үнэн баа зөв нам бол орон нутгийн иргэдийн хуралтны хүмүүсээ өрсөлдүүлээ, суманд өрсөлдүүлээ гэж бодож байгаа. Төлөвлөж байгаа. Тийм учраас сумандаа би зөв юм хийж хэмсэн. Орон нутгатаа би зөв юм хийчихсэн гэж бодож байгаа. Хороогоо би өөрчилчих гэж бодож байгаа залуучууд бидэнтэйгээ холбоо бариад нэгдээ тэгээ цөмөр урагшаа хараад хамтраад ажиллая. Тэгэх юм бол нэрээсээ жанжин сквадрынхаа хэлдгээр бидний санаа нэгэн жигт явах юм бол чадахгүй бүтэхгүй зүйл гэж үгүй гагцгүй сэтгэлийн чин зэрэг мэдэх асуудал болон шүү дээ гэдэг зүйлийг хэлмээр байгаа. За олон хүн амжилт хүсэж байна гэсэн мэдээллийг өнөөдөр өгч байна. За олон хүн дотор мэдээллийг амжилт хүсэж байгаа зүйлээ нэр усаа хэлээд нутаг усаан дуудуулъя гэж байгаа улсууд нь бол бас бидний бол холбогдож байгаа улсуудаас асууж байгаа. За таны саналыг сонслоо баярлалаа. Гэхдээ таны өнөөдөр нэр ус нутаг улсын чинь хэлэх болох уу болохгүй юу гэдгийг асууж иж бидний нэвтрүүлгээр өнөөдөр дурдж байгаа. За энэ дунд бол өнөөдөр эр зөрөгтэй намсраа жав сайхан буураа ховд аймгаас холбогдсон ган хуйг гэдэг энэ төр бол үнэхээр сайхан их орж одоо үннийг хэлэхдээ ерөөсөө айж болохгүй юм л да. Харин үннийг нууж явахаас л айдаг болох хэрэгтэй. Бид шудраг байгаагаасаа айдаг биш. Шудраг биш байгаасаа ичдэг нийгэмдүүд бид орох хэрэгтэй. Тэгэхгүй одоо үнэн шудраг зөв хүнийг нийгэм юу гэж дуудаж чинь гэж. Шудраг хүнийг ажил албан тушаал дээр амьдраад шудраг ажиллаж байгаа хүнийг юу гэж дуудаж чинь гэж. Яриа хөрөө ойлгодгоо балаа амтэн гэж ярьж байна. Сэнтэг амтэн гэж хэлж байна. Өнөөдөр шудраг хүн маань өнөөдөр энэ нийгмийг авч гэрэл гэгэн байх шүү дээ. Би агад хэлээ. Монголын энэ Түмэн хотон Монгол дунд минь шудраг гэрэл гэгийг өөр дөр нь бидэн тэгээд энэ зөв занган гээж чадахгүй явж байгаа их оронч та бүхэндээ баярлаа гэдэг зүйлийг бас хэлхэн зөвөө. Та бүгдийн хүчинд өнөөдөр Монголын нийгэм шудраг байх тэр алхам 10 насаар 20 насаар хурдуулж эхэлж байгаа. Тийм учраас та нартай маш их баярлаа гэдэг зүйлийг дахин хэлмээр байна. За батг шиг мань ярьж байгаарай. За энд бас хүмүүсийн комент байна. Маш сайхан нэвтрүүлэг байна. Дэмжиж байгаа шүү. Дэмжиж л байгаа гэсэн сэтгэл ирсэн байна. За сайхан нэвтрүүлэг байна. Баяр хүргье гэсэн байна. За маш олон хүмүүс амжилт хүсдэг. Тэгээ маш олон хүмүүс бас нэгдлээ гэдгээ шууд илэрхийлж байгаа. Тэгээ ингэж нэгдлээ гэдгийг юу гэж ойлгож байна вэ гэхээр залуучууд зөв уриалгахт зөв одоо залуучуудаа дэмжиж бие бинийгээ дэмжиж нэгдэж байна гэж ойлгож байна. Тэгээ бүх хүмүүс нэгдлээ маш их баяртай байна энэ гэж сэтгэл бичиж байгаа нь бол их таалагдж байна. За маш их боловсролынхоо за энэ хоног коммент өгч за уучлаарай. За энд маш олон хүн энэ хоёр намд бол үнэхээр дургүй хүрч байна.
Яаж энэ хоёр намайг дарах уу гэсэн байна. Маш ойлгомжтой. Эргээд үнэн ба зөв нам. Ерөөсө зөв хүмүүс нь зөв талтанд нэгдчихье. Тэгээд бид нэр зөв газараас нэрдэвш. Сумандан өрсөлдөөд энэ хоёр намын боолн юм шиг зүтгээд байгаа. Тэр сумын чи иргэдийн уралд суугаад байгаа нэг нөхрөө бид нар өөрчилчихөө. Тэгэх юм бол өөр болчихно. Тэгээд сумандан битээ хүлээж ав. Суманд яваад очихоор энэ хоёрыг хүлээж авдаггүй. Нийгэм мэрчгэл юм бол энэ хоёрыг дарж байгаа. Сүхбаатарын талбай дээр жагсаад болоод Монгол минь өөрчлөгдөнө гэж бити найдаа. Сумынхаа төвийг өөрчилчих юм бол монголчин аврагдах гэдэг. Хотод том жагсаал болоод эх орон өөрчлөгдөнө гэж бити бодоо. Хороо дүүргдээд ялал байгуулчих. Тэгвэл монголчин аврагдана. Тийм учраас бид нар өнөөдөр Монгол улсынхаа үндсэн хууль бүх шатанд өнөөдөр таарсан ийм улс төрийг та бүхэндээ хэлж байгаамаа гэдэг зүйлийг хэлье. За нэг шүү боловсролын асуудал. За бид нар өнөөдөр сэдв бол боловсрол байгаа. За хүний эрхийн түгээмэл тухлаар ерөнхийдөө бол хүн бүр сурч боловсрох хэрэгтэй гэж заасан байгаа. Тэгээ 6 тухгал байдаг юм л да. Тэр бүгдийн дуртай тоо зүгээр. Хамгийн ихний тухгалыг л би хэлээд өчөө. Сургуулийн өмнө боловсрол за халамжийг өргөжүүлэх тийм үйл ажиллагаа гэж. Тэгээ Монголд өнөөдөр энэ дээр юу байх ёстой вэ гэхээр бага насны хүүхэд аюулгүй орчинд амьдрах те халамж анхаарал тавьдаг орчин эрүүл тайван цовоо сэргэлэн өсч боож нөхцөл нь бүрдэх ёстой гэж. Өнөөдөр магадгүй хэдэн цэцэрлэг нь хэдэн сургууль нь үйл ажиллагаа зогсоох хэмжээнд хүрчээд байгаа юм байна гэж. Тэгээ яагаад ийм болгоцсон хүмүүстэй эвлэрч амьдраад байгаа юм бэ гэж. Өнөөдөр мянган хүүхэд цэцэрлэгт явахгүй байна. Мянган хүүхдүүд бас хичээлд явж чадахгүй байна. Сурч боловсрох чадахгүй байна. Гэтэл ийм нийгмийг бүтээсэн нөхдүүдтэй яагаад эвлэрээд амьдраад байгаа юм бэ? Зөндөө олон цэцэрлэг байх мөнгийг эдгээр зүгээр зөвшөөрлөд идчихдэг шүү дээ. Тийм учраас үнэхээр бид нар нэгдэж нийлж те зөв залуучуудаа одоо дэмжиж ажиллах нь бол хамгийн чухал. За иргэдээс уриалмаар. Төгсгөлд бид нар нэг зүйлийг хэлье. Боловсролтой хүн гэж хэнийг хэлдэг юм бэ? Мэдлэгтэй, чадвартай, хүмүүжлтэй, яс зүйтэй, хариуцлагатай, өв соёлтой хүний боловсролтой хүн гэдэг. Харвардд төгсөөд ирсэн залуу боловсролтой гэхгүй. Тэр залуу мэдлэгтэй гэдэг. 5 хилтэй залуу боловсролтой гэхгүй тэрийг чинь чадвартай хүн гэж хэлдэг. Боловсролтой хүн болохын тулд хүмүүжил ёс зүй хариуцлага өв соёлоо мэддэг ба гэсэн дөрвөн эрдэмэг дээрээс нь эзэмшдэг юм аа. Энийг бид нар ойлгож байна. Яагаад энийг тавьж байгаа юм бэ? Өнөөдөр энэ дарга нар чинь өөрсдийгөө идэж уусан улс орноос хулгайлсан мөнгөөр өөрийнхөө хүүхдүүдийг Харвард дээр дэлхийн өндөр үнэтэй сургуульд мөнгөөр нь зодод сургацгаа өөрсдийгөө хүүхдийг ирэхээр Харвардд сурсан мундаг боловсролтой миний хүүхдийг гэж хэлэх гээд нь штэ. Тэр чинь эцгээс нь 7 дараа ирээ зэрэг хулгайлсны дээр хэлэх гээд байгаа маа. Тийм учраас бид нар юу гэж байна? Өнөөдөр боловсрол гэдгийг хамгийн ихнийх нь бусдад гай болохгүй юм байх юм аа. Өнөөдөр боловсролтой хүн гэж хэнийг хэлдэг юм бэ? Маш ойлгомжтой. Бусдад гай болохгүй, бусдад лай болохгүй, бусдад буян болоо явж байгаа, бусдад тусдын болоо явж байгаа тэр хүний хамгийн том боловсролтой хүн гэдэг юм аа. Ийм боловсролтой мянган залуучууд бол миний нутгийн минь тал нутгаар өнөөдөр зөндөө олон байгаа гэдэг зүйлийг хэлээ. Бас өөрийнхөө бор зүрхээр, өөрийнхөө эрдэм чадлаар эх орноос гараад гадаадд сураа явж байгаа бас мянган мундаг залуучууд байгаа. Тэднийг бас үүсгэж болохгүй. Харин тэр сайхан гэрэлгээгээ, бүхий сайхан гэрэлгээгээ бүгдийг нэгтгэхэд эх орноо хөгжлийн мандат нь хүргэх жинхэнэ бид нар нэвтрүүлгийн өрөө байгаа. Жинхэнэ сайн чигийг зөв заанаа гэж. Тэр учраас бид нар бол сайн чигийг зөв зааж улс орноо урагшаан залах энэ тогтолцооны төлөө явж байгаа гэдэг зүйлийг хэлээ. За нэвтрүүлэг маань орой болно. Ажлын 5 өдөр 8 цаг 30 минутаас 9 цаг 30 минутын хооронд шууд явж байгаа. Харин манай малчид, манай ард иргэд олон түмэн маань энэ нэвтрүүлгийг энэ цагт нь үзье гэж санаа бодлоо хэлдэг, нэмдэг тэ санал. Одоо бид нэг юм хараа. Боловсрол гэдэг бол мэдлэг, чадвар, хүмүүжил, ёс зүй, хариуцлага, өв соёл гэж дээр нэмдгэнгээ цэг тавьсан байна. Энэ юу юм? Магадгүй иргэний ухаан дардын дундаас ургаж гарсан тэр бодлого энд бид нар нэмхийн тулд тавьж байгаа. Манай намын ард түмэндээ тавьж байгаа санал бол яг юм. Ард түмэн нэмээд бай. Энийг ингэж засаад бай гэж хэлээд бай. Бид бичээд бай. Тэгээд цөмөр төгс дамжуулаад төгс мөрийн хэлбэртэй болоо. Энэ манай улс орныг урагшаа авч явах юмд болно л гэж үзэж байгаа тийм. За түрүүн бас хэлсэн алтан дэлхийг бол нар гээгүүлэх юм байна. Ард түмийг эрдэм мэдлэг, хүмүүжил, зөв боловсрол бол биегүүлнэ гэж хувьдаа харж байгаа. Тийм учраас бүх телевиз үзэн суугаа бүх монголчуудаа зөв хүмүүжил, хамгийн сайн сайхан хүний хүсье. Тэгээд боловсролтой, хүмүүжилтэй болгох төлөө та бүхэндээ илүү их амжилтыг хүсье гэж хэлмээр байна. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгийг үзэж суудсан эрхэм хүндэт Монгол түмэндээ баярлалаа. За баярлалаа.
Үнэн ба зөв цаг.